Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд энэ сарын 1-ээс эхлэн гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны хэрэглээг оройн 21 цагаас өглөөний 6 цагийн хооронд үнэгүй байхаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд хамгийн гол нь айл өрхүүдийг цахилгаан халаагаар ашиглаж нүүрсний хэрэглээг бууруулахыг уриалж байгаа юм а. Өнөөдрийн байдлаар шингэлтэй дүүрийн хэмжээнд гэхэд 23 мянган айл өрх утааны бүсэд хамаарч байна. Эдгээр айлууд нүүрсний оронд цахилгаан халаагаар ашигладаг болчихвол утааг бууруулахаас гадна хэмнэлт хийх боломжтой хэллээ. Тухайлбал Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны иргэн Бадмынх нүүрсээр гэрээ халаадаг, харин цахилгаан халаагаар ашиглавал өвнөөс бага зардал гарах боломжтой гэж тайлбарлалаа. За нийслэлийн удирдлагууд өнөөдөр зарим айл өрхүүдэд жишг болгож цахилгаан халаагаар гартуулан өглөө. Ямар зуух хэрэглэхийг бүр зааж өгөх шаардлагатай. Улаанбаатар хэдийн хэмжээнд зүгээр энгийн зуухны борлуулалтыг хориглохоос өөр арга байхгүй болж байна. Хоёрдугаарт нь гэр хорооллын тэлэлтийг энэ хэвээр нь байлгадаг болцоо байхгүй. Улаанбаатар хотод бүр цоо шин Улаанбаатар хотоос нэлээд зайтай. Гэхдээ дэд үтсийн асуудлыг шийдсэн, суурьшлын гэсийг бий болохгүй бол зүгээр дураараа ингээд гэр хорооллын тэлэлт байдаг. Энэ бүгдийг хууль эрхцээ үед нь бол биднээс асуух шаардлагатай. Гээж бүрнээр нь шийдэхин төлөө бол нийслэл ажиллаж байгаа. Тэгээд юулийн 9-ээс 6 цагт тэр халааснаа өдөр нь 16 цаг байрны дэсээ усуудын тайлбарлах. Танайх ямар тоолортой байсан? 2 тарифтай тоолортой байсан уу? Тэгээ манай 2 тарифтай тоолортой. Өдөр шөнөөр нь ялгадаг. Энэ халаагуурн 25 м2 талбайг халаах хүчин чадалтай шөнийн 6-аас 8 цагт ажиллаж өдрийн 18 цагийн турш дулаанаа барих боломжтой гинэ. Гэхдээ үнийн хувьд 2 сая төгрөг буюу өртөг өндөртэй учраас айлууд авахаар бол 30-аас 40% хөнгөлт үзүүлэхээр яаж байгаа юм байна. 10-аад жил ашигласан бодит үр дүнгийн мэдэрсэн ийм олон хэрэглэгч байгаа. Тэр энэ бол тийм дөнгөж орсон туршилтын шатандаа явж байгаа төхөөрөмж огтоос биш ээ. Аль хэдийн ашиглалтад 10 хэдэн жил болсон ийм төхөөрөмж байгаа гэдгийг бас ард ирдмээс ойлгох хэрэгтэй. Сүүлийн жилүүд давчирж үүссэн энэ агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээнүүд бол бас нийт 23 мянган өрх хамрагдах ийм ийм анх судалгаа тооцоо гарч ирсэн. Тэгээ энэ 23 мянган өрх бол утаа багаадаг түлш дүүл хас зуухнууд мөн тулга зуух за гэрийн дулаалга за мөн цахилгааны хийн халаагуур за тэгээд энэ эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтгээд энэ бүх арга хэмжээнд бүгд хамрагдсан байгаа. Өнөөдрийн байдлаар ингээ үзэхээр нийт тараагдсан зуухны бас 90 гаруй хувь нь бол ашиглагдаж байна яг айлуудаа. Тэгэхээр байгаа хэдий ч утааны асуудлууд өөрөө яг улирлын чанартайгаар дээр нь энэ хүн амын бас шилжилт хөдөлгөөн ихсэж байгаатай холбоотойгоор байсаар байгаа. Тэгэхээр энэ хүрээнд бол сая хотын дарга маань хэлсэн бид бас нийтийн анхаарал бол нэг зүгт чиглэж байгаа энэ цаг үед бас дүүргийн төр захиргааны байгууллагаас бас энэ санаачлагыг дэмжиж утаа энэ агаар хөрсний бохирдлыг бууруулах чиглэсэн ажилд бас иргэдийн оролцоотой иргэдийн өөрийнх нь итгэх санаачлагыг дэмжиж оролцоно. Шөнийн тарифыг тэглэсэнтэй холбоотойгоор цахилгаан халаагаар ашиглах айлуудын тоо нэмэгдсэн. Гэхдээ нэг айл цахилгаанаар дулаанаа шийдчихсэн байхад зэрэглэх айл нүүрсээ түлсээр байвал үр дүн багтаа учир хотын дүрмтэй болж үнийгээ мөрдөх иргэдийн